Стрессгүй шинжил энедмийн хөтөлбөр. Хүүтэн багч. Машин алгуу. Байхгүй. Байдгүй. Яг уу. Байхгүй. Өнөөдөр бүр нэг ч машин ирсэн юм шүү. Харин тийм ээ. Хон орчлууд чи одоо дугуйгаа өөрснөө төхөд байгаа юм бах та. Хараагүй. Эсвэл дугуйгаа юусаа хагалахгүй байна уу? Хагарахгүй байгаа юм байна. Зам сайхан болчоод энэ машинуудын дугуй ерөөсөө цоорхоо болж юу? Сони юм та. Тэр яа. Хэдэн нүгэрг олдсон нэг лизингийн хамаагүй төлөхгүй бол нэлэгтэй баларж байна захирлаа. Машин ирэхгүй байгаа юм захирлын яах вэ? Захирлаа. Би өөрөө явж машинуудын дугуйг би хагалах уу? Гүйлтэй яа. Би ч гэсэн адилхан байна. Би ч гэсэн гэрлүүгээ харимаар гэрлүүгээ очихоор их чинь шинж боллоо. Дай шинжний мөнгө хэрэгтэй байна гэдээ плашны мөнгө надаас нэхэд байна. Би ямар сэндэн дугуйцуур дээр би 2 хонлоо шүү дээ. Өнөөдөр бас манай эхнэрийн төрсөн өдөр. Яах вэ? Одоо би танаа ихний төрсөн өдрийг би яах вэ? Эсвэл одоо захирлын явж ин гүүрэн доогоор хадаас ч одоо машины дугуй хагалах уу? Тэгээч. Тэгээтэй байна. Тэг тойрч ирэх чи тэгээ. Сожоо. Ямар солиотой хоёр. Шинж болгож явах чинь та хоёр амтны машины дугуй хагалаад явж явах уу? Тэгээ мөнгөний хэрэг өстэй нэг 5 цаас олчих л тоо. Энэ ер нь мэдхэр нөхөш өнөр нь хоёр зүгөө хадаас шиг тарилчаад. Гуруулаа ер нь өөр бизнес хийх үү? Тэгэл та. Юу юм? Уул уурахаар орё л доо. Цаа. Бүтэгчгүй. Явуулсан. Чи битүүрийн уул уурахаар орно гэж нэр гуруулаа энэ. Уул уурах гэснээс. Барилгын салбарт орох уу? Юугүй яцгаалаа. Би чи тэр чин дийлэхгүй нуруу ууцаа углаа баларсан юм бол нөө тэр хүн ажил барахгүй шүү дээ. Бид гурав барилгын салбарт орлоо юу? Тоглож чинь. Юм ярихаар энэ хоёр зүгийн хадаас итгэж юм аа. Чиний хоёр зүгийн хадаас гэснээс гуруулаа хөөш. Банк санхүүгийн салбар руу орох уу? Бид гурав чигийн толгой өрөхгүй бахаа. За явуул чи сажаар. Юм ярихад итгээд энэ хоёр. Юу болоод байна? Үгүй тэр хоёр л хоорондоо муулцаад тагсан юм шиг. Ингээ хараад харж гинөө. Манай монголчууд ийм муухай стресстэй ууртаа болцооцсон. Хараа тэр хараад бүр хоёр өнийг барьж авлаа хараа тэр. Тэр хараа. Тэр. Оо Бинийг хүндлэхэд яадаг байна монголчууд тэр. Дандаа буу. Тэр одоо хоёул уцаа шүрээд авлаа. Тэр. Хуучин болоош. Цусаан гартал додолтоод тосоон гартал цэвэрлдэг байсан бохоггүй юу? тийш. Одоо зөв тартааш нэг зөхөд авах юм болов уу гэхлээр байхгүй шүү. Зүгээр хоёулаа ирчүүд байж уцаа гаргаад тэр одоо би өөрийнхөө зогийг дараад Нөл стресс. шалчсан мосоо хүн Аимс. Тэгэл энийгээ сошиалтаа тавиал тэгэл доор нь комментэр хэрэлдэцгээ гэдэгт. ер нь монголчууд нул стресс болсон байх шүү. Хаагаад руу дан стресс гэжтэйс нэрээ. Нэг бизнесийн санаа төрлөө. Юу? Хэдүүлээ шинэ оноос өмнө монголчуудыг бүгдийг стресстээс ангижруулах уу? Стрессээс ангижруулнаа. Яг шүү. Стресс тайлах төв байгуулъя. Энэ яг болох юм байна. Болгоо. Миний муучраа, үгүй миний муучраа. 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 Миний муучраа. Миний муучраа. Оо. Миний муучраа зөөлхөн. Я. Миний муучраа цаан. Буу. Миний муучраа яран. Кис. Миний муучраа цонжан. Миний муучраа lucky boy. Миний муучраа цонжан. Миний муучраа lucky boy. Миний муучраа яга. Миний муучраа цэгэр. Анитаба. Анитаба. За ийм сайхан бясалгын төвтэй боллоо шүү дээ. Бурхны одон шамдрын минь. Бага явах. Гоё дөө. Гой. За ийм сайхан төвөө нээчлээ. Одоо хүмүүсийг зүгээр монголчуудыг стрессээс зүгээр ангижруулад явчаа. Ховц нар яаж байна? Янз өстой гоё өгшөө. Энэ хувцас хийсэн юм бэ? Дизайныг багш нь өөрөө гаргасан шүү дээ. За тэгэхээр та хоёр шүү дээ. Өнөөдрөөс эхэлж намайг заяа. Багшаа гэж тодно. За. Хүмүүсээ хажууд багшаа. Багшаа. Гоё. Яа, Гоё. Одоо шүү дээ. Энэ бяцлагын төвөг одоо хүнээр дүүрэх хэрэгтэй байна. За. Энд чи түнжиж бунжиж юм байна. Тэгэхгүй бол энэ чи хоосон байгаад их юм бол бидүүдээ түрээсийнх мөнгө төлж чадахгүй шүү дээ.
Одоо чи тогчд мөгчдөд өчтөчнөө мөнгө төгрөг оруулж та. Гаяа. Энэ цэцэг мцгийг харал та. Дуулим талын цэцгэр хөөхөн болж би. Яа. Сая тэгээ сарын сургалтанд суусан чи ингэж зааж байна. Өөрснөө бясалгал заах гэж байгаа усуд өөрснөө их гоё тайван байх хэрэгтэй гинэ. Зуруула. Урт амьсгаа аваад дандаа гоё нээсэн. Хүмүүсийн өдөөс дандаа гоё аз жаргал бэлгэлсэн. Өөрснөө хацалцаад хоорондоо хэрэгдэж болохгүй. Тооч шиг аа. Ойлголоо гэсэн. Ойлгож байна. Багшнаас гоё бизнесээ санаа авсан байна уу? Өстой манд багш. Ер нь тэгээд ингэсэн чинь ингэж чи. За. Манай монголчууд чи зүйлүүд маш их стресстэй байна. Ерөөсөө хүн амын 195% нь мул стресс. За. Ойлгож байна уу? Өглөө ажилласаа гараад явна бүгдрэл. Ажил дээр очиж дарагдаа цагны үлсний стресс. Цаг нэмэгдэхгүй, цалин өснө багтаа стресс. Одоо ингэ шинжил болох чинь хүүхнүүд нь даашинзандаа палашиндаа батгаа болцсон дараглаад стресс. Ирчүүд машин бариад явахаар зам дээр гараад стресс, мул стресс. Тэгэхээр хэдүүлээ шүү дээ, тэ? За. Хүмүүсийг стрессийг тайлж мөнгө олно. Яа, гай. Зөвлөгөө өгнө. Багш. Урт амьсгав. Амитапа. Багш энэ төгжрлийн стрессийг ер нь яаж тайлах вэ? Төгжрэлд ороод стрессийн залуучууд өчнөө байгаа шүү дээ. Эдний стрессийг яаж тайлах вэ? Үгүй харин тийм ээ. Одоо стрессийг чи ингэж тайлан заяа. Одоо жишээ нь шүү дээ. За. Хүмүүс стресснээсээ болоод өлсөд ихидэж байна. Эдгээрээ таргалахаараа стресстэйл, стресстэйгээр идэл, эдгээрээ таргалахаараа стресстэйл, стресстэйгээр идэл, эдгээрээ таргалахаараа стресстэйл. Тэгээд ингэдэг тойрог урвал ингэдэг явагдаад байгаа хгүй. Тийм ээ. Стрессээс олж хүн хөвшөрч байна. Эдээсээ хүлж байна. Арьс нь үлчээж байна. Одоо ингэ зам дээр гэхэл цааны асуудаг чинь тийм биз дээ. Хоёр жолооч зүгээр бие бинийгээ урдуураа оруулаад ингэ явуучих газар л хоорондоо хэрэлцээр хагаад тэгэл цаг заваа алдна, хугацаа алдаж байна. Стресст чинь эдээсээ хүлж байна. Одоо жишээ тав ингэ. Одоо багш наашаа ирж байгаа хоёр залуу стресст чинь зам дээр. Бүгдрөөд би урдуур нь орно, чи урдуур нь орно гэл. Гэхдээ нэг машины хойно хурдуух ялгаа юу байна? Заавал одоо Амитапа. Тайван байх хэрэгтэй хэдүүлээ өөрснөө тийм ээ. За одоо багш та хоёр зөвлөө. Одоо жишээ та хоёр нэг хоёр жолооч болдоо. Урсараа найз нь орч идэх үү? Би жоохоо яаруу явнаа хөө. Хоёр болоо яваач. Чи яваа. Найз нь орч. Зүртэй гэсэн юу гэсэн бэ? Би чамд яаруу явна хэлээд байгаа юм шүү. Би чи яаруу явчихсан. Би Чи яарч байгаа надад ямар бот вэ? би очил. Үгүй чадахгүй тэгвэл. Чи ямар зүртэй би яарахгүй шүү. Тэр хараа. Одоо та хоёр хүртэл ингэж стрессэж байгаа биз? Тайван урт амьсгав. Наадах чинь биш үү чинь. Хоорондоо ингэж хэрэлдээд алцаад хэрэг юу вэ наа? Тийм ээ. Удуурч нь орчигээд гуйлаа. За. Тэгэхэд та нар ч тэр жолооч зөвлөх хэрэгтэй байхгүй юу? Энэ тохиолдолд зүгээр урдуур л оруулчих. За. Тийм үстэй чинь үсрээд нэг юм хоёр алд газар л үстэй. Тийш. Тэгэхгүй би урдуур чи хойгоор нэгсээр яваад ажилласаа хоцрон тэмээс исэн болдог байхгүй юу? За багш тайван. Тэр би нэг хүндлэл. Ерөөсөө энэ хотын бөглөлтийг арилгах цорын ганц арга байна. За. Энэ юу гэж? Ерөөсөө төгжил бөглөрч чинь стресстэй холбоотой байгаа байхгүй юу? За. Би энийг хүндлээд уучлаад явуулчих юм бол хязгаарч хот бөглөхгүй. За. Ойлгомжтой. Сайн байна. Чи орох гэж байгаа юм. Гүй чи ормоны үйл орол та. Найз нь араагүй. Чи ороо. Гүй чи ороор. Гүй зүгээр чи ороо. Гүй ахтай би чам хүнлээд тийм минь наа чи орч гарч. Гэрээ чи яваа. Чи орё гэснээр орчил та Чи наа. яваа. Гүй чи орчил та. Чи яваа. Гүй би чамайг орчихгүй гоогаад штэ. Чи ямар яатаа. Би харин чам хүндлээ. Чи яваа. Гүй харин би чамайг ихлэ хүнлээд ороочход гэлээ штэ. Чи орё гэснээр орчил та. Өөрөө. Чи хаашаа энэ би чи орчил та. Хүүшээ. Одоо ингэ дахиад стресс. Хэрвээ орох гэсэн бол тэгэл чи оруулчих л та. Орё гэж байгаа бол тэгэл чи оруулчих. Би сая уулын оруулъя гэсэн шүү дээ. Миний урдуур ороо гэсэн ч орохгүй байгаа байхгүй юу? Тэгээ би адилхан хүндлээд та яваа. Чи орохгүй байсан. Хүндэлж штэ. Хүндлээд ахын чи орохгүй байсан. Гэхдээ би чи их боломжтой юм болохоор би энэс илүү ингээ хүндлэл үзүүлж байгаа байхгүй юу? За. Тэгээд урдуур ороо гэсэн ч орохгүй байгаа. Би хүлэн зөвшөөрөөд за миний найз яваа гэд. За наад дээр ч нэг алдаа хараад байна те. За энийг би ер нь сургалтанд цуцсан багшаасаа ер нь багш нь тодруулъя да. Цаг ирэх шээ. За. За телевиз радиод дээр зар мар өгсөн үү? Өсрөө хүн ирэх нүү. Хүн ирэхгүй хэцүү шттэ. Сая одоо би наашаа явж ирсэн чи бас нэг стресстэй. Нэг тиймээс бүгд авах хэрэгтэй.
Тэгээд ясч хойно ойчлцсан байгаа улсууд бүгдээрээ ингэж давж орж ирээд селфи дүүж байгаа юм шиг хүний давцыг харж байгаа юм. Илүү үгэн дуртай манай монголчууд бас хэдэн төгрөг авах нь код нь хэд байна одоо юугаа хараад идэх. Ингээ харахаар зэрэг үгүй чи яаваа гэдэг ингээ хойно өөдөөс нарахаар зэрэг. Яс. Зүгээр. Мөнгө аваа гэдэг ингээ хараад усаад. Үгүй тэг чи яах гэдэг юм бэ гэхээр. Яс гэдэг юм. Үнэн солиотой бүр нэр ёо бүр нэр хүний хувийн орон зай гэж байна штэ. Тийш тий. Тэгээ энэс чинь болж одоо ингээл стресстэй байгаа байхгүй юу? Манайх энийг л бодолцмоор байгаа. Одооний амьдрал юм штэ. Ерөөсө хоёрхан юм хэрэггүй байна. За. Нэг нь стресс. Нэг нь юу? Мөнгө. Мөнгө яхаар хэрэггүй гэдэг. Мөнгө хэрэгтэй. Хэрэггүй юм гэдэг штэ. Мохор олгоо. Ойлгож байна. Мохор олгоо ойлгосон. Мохор олгоо стресс хоёр л амьдралд ерөөсө хэрэг алга. Тогтоо. За. Багшаа. Гэхдээ энэ хардалт яг уу хардалт хэрэгтэй юу? Ямар юм хардалт? Одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс нэг ингээ харддаг та. Тий? Энэ хардалт одоо За яг хардалтыг авъя да яг хардалт хэрэггүй. Мохор олгоо хардалт стресс хуруу амьдралд хэрэггүй. ойлголоо. Гүцээ. За хүн амьд ирэх нөө. Одоо хүнээр энэ стресс талих төвийг дүүргэмээр байна. Тэгэхээр биш үү? Сайн зар. Хурж. Яна. Манай стресс талих төвийг агны үйлчлүүлэгч ирж штэ. Орол. Сайн байна уу? Сайн байна уу? Стресс тайлах төв тавтай морил. Баярлалаа. Хөө ямар гоё төв бэ? За танд баяр хүргэе. Сайн байна уу? Сайн байна уу? Стрессийн багш алтан шагаа. За. Аашаа багш. Стогоор сайхан төв биш шүү. Аашаа багш нэгээд өнөөдрөөс эхлээд ингээд стресс тарихтаа байгуулсан. Тэгээд манайх яг олон өрөөтэй суугач та. За. Тий одоо сүүлийн үед яг энэ монголчууд манай их стресстэй болсон байна. Улс төрийн стресс гэж юм, гэр бүлийн стресс, эхнэр нөхрийн стресс, тэр үтгэл хүүхдийн стресс тийм ээ. Тэгэхээр стресс тайлах олон аргууд байна. За. Та энэ өрөөнд ороод мишок нүдэж болж байна. Тэрлийн өрөөнд яхан дуу сонсч болж байна. Тэрлийн өрөөнд ороод яхан секс гэдэг яана. Яна цаарай. Гэхдээ яг стресс тайлах олон аргууд байдаг. За. Тий. Тэгэхээр яг нэг арга нь бол надтай сайхан сэтгэл санаагаа хуваалцаад, ярилцаад, проблем юу байна тийм ээ? Нано цаано ямар байна, иймэр байна, цаага ярьж болно. Что тий говоришь? Оо ямар проблем байна. Та ч ямар сайхан энергитэй хүн бэ. Тэгэлгүй яг бид ч дандаа инээж л байдаг болсон. Одоо өөртөө чи ярилцмаар байна. Ааха. Манай гэр бүл дүнд одоо аюу там нэг стресс яваад байна. Тий. Бити нүрээ өрчөөлээ. Одоо ингээд стресс эхэлдэг байна. Харин тий. Ямар стресс вэ? Ингэсэн би ойрхон хоёр төрөөд. За. Тэгсэн том хүүхэд маань стресст ороод болдгоо. Нөхөр өтөр яхад нөгөө багыгаа илүү хайрлал халамжлал анхаарал исэн чинь том маань стресст. Том стресс. Тэгсэн. Үгүй тэгэлгүй яг. Тэгэхээр та ингэ заяа. Том хүүхэд чинь хөхнөөс хараагүй байсан юм а та. Тий харин ч хүүхдийн стресс. Тэгэхээр та баг хүүхд том хүүхд хоёрын хоёулын зэрэг хөхөөл. Үгүй би одоо яаж хоёр зэрэг хүлээх юм бэ? Яах вэ? Тэгэхгүй тэр юм том амт чинь хэд их дүүд нь анхаарал тавих том хүүхд чинь стресст орно шүү дээ. Үгүй та юуны тулд юм данг шиг том хоёр дүм мөө? Үгүй ч ямар. Томч. Яна. Яг зэрэгчтэй. Сайхан болж байна. Бас болох юм аа. Тэгэхгүй хоёулын зэрэг хөхөөлөхгүй бол стресст оруулж болохгүй шүү. Тийм чи бас ялгаагүй нэг төрлийн стресс шүү дээ. За хүүхдээ аргалчлаа заяа. За. Бас нэг хүн стресстэй дээ. Хин. Нөхөр. Нөхрөө. Тий. За ямар сони яагаад? Янаас хэлэхэр бас жоо санаа зовмоор юм а. Мөөмнөөсө холтчлоо гинэ. Яна тэр тэнэг харин бас хоёр хүүхдээ барьцаад байгаа юм уу? Харин тийм үү. Үгүй тэгээд энэ хоёр хүүхдийн дунд би чи ингээл яах вэ ийх үү гэж л дээрс нөхөр стресстэй. Тэгээ таныг давхар стресс орж Ай байна уу? хүүхдүүд гэр бүлэрээ стресс ороод шүү. Йоо, мөвний булаацалтаа. Янаас тийчмэр ба. Үгүй яг л тийм юм болоод байна. Аргагүй нөхөр чинь бас аргагүй шүү дээ хүүгийн амьтад. Ер нь эрэгтэй хүн гэдэг чинь тэр чигээрэл одоо ер нь тийм үстэй. Ихээс дөнгөж гаруутаал ээжийнхэн мөмөн дээр очин тийм ээ. Насвын түрхээр одоо эхнэрийнхэн мөмөн дээр очин. Тэгэхээр нэг төрлийн хөхтэй амьт юм байгаа шүү дээ хүн чинь. Тэгэхээр яг үгүй өдөрт нь яг хоёр хүүхдээ сайн хөхүүлж байгаа шөнө нөхрийгөө хөхүүлчихгүй юу? Үгүй та яана. Тэгээд эрчүүдийг ер нь нас хүсээр насаар нь ялгарлан гадуурхаж болохгүй шүү дээ. Яна ер нь 8 цагийн зайтай юм уудаг шиг юм яриад байна та. Тэгэлгүй яах юм бэ? Мөмөг эрчүүдэд бүх хармал.
Момон хайрл. За. Тэгэхгүй та өөрөө нэг 3 эрэгтэй хүний дунд нэр стресстэй Гээ шүү. одоо хилээд өгдөө жоохон хөгшөрч байх гээд. За тантай ярилцаж үнэхээр сайхан боллоо. Их сайхан төв нээсэн байна. Дараа ямар нэгэн асуудал гарвал тань дээр ирж болно үстэй. Болдгоо яах юм бэ? Тийм биз дээ. Баярлалаа таны ажилд амжилт Амжилт хүсье. хүсье. Та сайхан ихтэй байна шүү дээ. Баярлалаа. Ийм гоё стрессийн төв нэгцсэн үуч хүмүүс хэлээрээ. Тэгэлгүй яг дуртай яа баяртай. За. Анхны үйлчлүүлэгчтэй зөвлөгөөгөө өгчлөө. Овоо урагштай байна шүү. 20 гайхалтай он. Энэ оны салхийг хагаж 1-р сарын 17-оос 23-ны хүртэл 7 хоног галзуу хот шоу драм ахин тайзан амилж Монголын утга уян Франц инээдэр таны оюун санаанд нёгийг сэлнэ. Та мөрөөдлөн зориг болох зориг тань биелэх болдгоо мөрөөдлийн театр үзүүлж байна. Галзуу хот шоу драмаар уулзцгаая. Тэг маань хамтдаа. За сайн байна уу та? Танд стрессийн багш Аашаа багш үйлчилж байна. Оо та багш юм байна тий. Тэглгүй яах вэ? Суугач. За баярлалаа. Тий, манай байгууллага одоо олон жилийн туршлагатай. Монголчууд өмнө их стресстэй байгаа учраас нэг юм сайхан төв нээсэн юм байгаамаа. За тий. Тэг би стресстэй. Харин тийм багш шиг байна. Та 50. За. Тий. Аливаа эхлээд цаха өөрийгөө цаха суллаадах тий. Цаха танилцаа. Таны хэн гэдэг вэ? Намайг Ганбаяр гэдэг. За. Ямар гоё юм бэ? Гадаа хүүтэн байна уу? Гадаа хүүтэн байна шүү. За. Тэгэхээр стрессээс болж одоо хүмүүс их хурдан хөвшөрдөг, арьс нь үрчээдэг, эд эсээ өвхүүлдэг, бууралддаг, бүр дайшаа таргалдаг. Тэгвэл надад бүх шинжил бүрддэг юм байна уу багш? 50. Юу ч битгий бод. За. Юу ч битгий бод. Оо ямар гоё. Сайхан ярилцаад авъя тийм ээ. Энийг сул. Та толгойдоо их янз бүрийн бодож стрессж явдаг юм биш. Бити мөнгөд энэ юм бодоод байна шүү та ардаа тэр. Бити долларын ханш бити бод. Бити махны үнийн хөрөгд бити бодоод бай та. 50. Оо ингээд бүр бодоод байгаа юм мэддэг юм уу та? Та ерөөсөө нул хог ном шиг толгойд дээр авч явдаг юм биш үү надад. Энийг суулал. Энийг хараа. Энэ барайт үү надад тэр. Энэ барай байна. Энэ зөндөө олон юм байна тий. Бити тийм. Бити хөөгөн шогоод. Нууц замраа бити бод. Бити хатан байж бод. Бити шоуд бод. Шоуд зингээ бирс. Ингээд сул. За гоё болоо та. Ястаа сайхан бол. Ингээд сайхан. Та чи ерөөсөө нууд стресс явж шүү Тийм дээ. байна уу? Харин тийм ээ бүр. Айгүй хэцүү байгаа маа. Тийм шүү дээ. Ингээд манай монголчууд чи биш дээ стресс тэгэхээр ингээд хамаагүй хийдэн. Итгэрээ таргална. Таргалахаараа стресстэн. Стресс тэгэхээр ийдэн. Итгэрээ таргална. Ерөөс яг би Тэ? Та ерөөсөө нууд стресс явж шүү. харин ястаа. За багш минь ястаа нэг одоо нэг стрессээ тайлээ. За ярилцъя. Ярилцлагаас өмнө сайхан хүүтийн залгилчих. Оо за. Ямар гоё үйлчлэгээтэй газар бай танах чи. Яг хөө тий. Бити уурал. Ер нь би ч өөр багшийн үйлдэлээс байнгын хилээж явдаг шүү дээ. Манай дугуйцрын газар чинь болохоор ер нь анх нэг Юуны газар гэсэн бэ? дугуй биш ээ. Стресс тарихтав. Яна. Тийм байлгүй те. Стресс тарихтав чинь манайх чинь олон жилийн дуршлагатай. Манайх чинь хөл тасрахгүй шүү дээ. За заашгүй яг Бити өрчээ. Тий дандаа гоё инээж. Би чи ерөөсөө амьдралдаа ерөөсөө уурж үзээгүй хүн шүү дээ. тийм үү. Амьдралдаа би ерөөсөө өөрийнхөө уурж ясныг сандгүй. Ямар гоё юм бэ нэрээ. За яасан юу тохиолдсон юм бэ? Бүр сэтгэл санаа тайвшраа сайхан болж шүү. Тэг. Одоо бүр гоё болно. За. Тэгэхээр Аашаа багшаа. За. Надад нэг айгүй хэцүү асуудал тулгараад байна. Тулгараад байна? Тийм. За. Ингэсэн. Би ерөөсөө ингээл өдөр тутам ингээл өөртөө харьцаж байгаа ажил дээрээ гудамжинд гэртээ ингээл ерөөсөө өөртөө надтай ямар л хүн харьцсан тэр хүн болгоныг би стресстүүлээд болдгоо. Тэгээ одоо би яагаад ингээд харьцсан хүн болгоноо стресстүүлдэг юм болдоо гэж бодоод байхаараа тэр бодолтой өөрөө стресстэй болдгоо. Энийг одоо яах вэ? Тэгэд Харин энийг тэгээ яах вэ? тэг болцсон юм уу? Тийм. Ямар сони стресс би ерөөсөө сайн ойлгосонгүй яадаг нэ та тэгээд би ерөөсөө ойлгосонгүй яа би тэмдэглэе ер нь. За тэг. Харин тийм ээ энэ хүмүүс ингээ бас сайн ойлгохгүй. Харин тийг сони стресс ээ. Тий. За ингэж байгаа маа. За. Би юу штэ. Өдөр тутам өөртөө харьцаж байгаа хүн болгоныг стресстүүлж байна. Стресстүүлж. Тэгээд яахаараа тэгдгийм болдоо гэд бодохороо өөрөө тэр бодолтой стресстэй болтгүй.
Одоо л ойлголоо. Тав. За. Та эргэн тойрныхоо улсуудыг стресстүүлээд бухимдуулаад тэгээ энэ улсуудыг би яагаад ингэж уурлуулад байгаа юм бол гэж бодохоор тэрийг бодохоор өөрөө стресстэй байгаа юм байна тийм үү? Гэхдээ та зөв нэг сайн ойлгоогүй байна. Гэхдээ та сая тэгсэн шүү дээ. Гүг сайн сонсохгүй бол айгүй юм адармаатай байхгүй юу? Та жоохон буруу ойлгочих. Сая тэгсгэл болсон юм даа үгүй. Үгүй. Тий. Арай өөр. За би ярьчих нэг. За тэгье. Дахиад шинээр бичиж тий. Тэгээ. За, ингэсэ. Би өдөр тутам өөртөөгөө харьцаж байгаа хүн болгоныг стресстүүлээд тэгээ яагаад тэгдэг юм бол доо гэд бодоод байхаараа тэр бодолтой өөрөө стресстэй болдгоо. Энийг яах вэ? Би түрүү харин яг тэгж бичсэн байхгүй. Таныг уншаадах л та. Эргэн тойрныхоо улсуудыг стресстэй байна. Тэгээд би энийг яагаад тэгээд байгаа юм бодоо гэж бодохоор би өөрөө стресстэй гэдэг юм аа гэд түрүү яг би тэгж бичсэн чинь та үгүй байна. Буруу ойлгоод байна гэсээр байгаа та намайг 3 удаа бичүүлчихэж байгаа байхгүй юу? Хаашаа өгч та яагаад уурлаад байгаа юм бэ? Уурсан ерөөсөө алах. Тэгээд байна гэдэг та ингээд муха орилоод уурлаад шүү дээ. Маш нэрсээ уурлдаггүй. Тэгвэл бүр ингээд гинэ. Тий. Бити өрчээ. За. Арилгач. За. За дахиад хэлээрэй. За. Би өдөр тутам өөртөөгөө харьцсан хүн болгоныг стресстүүлээд. Яагаад вэ? Зүгээр. Тэгээ яагаад тэгдэг юм бол доо гэж бодохороо өөрөө тэр бодолтой стресстэй болдгоо. Яг юм шөөч. Яагаад уурдуулаад байгаа юм бэ? Тоглоод байгаа яагаад байгаа юм? Түрүү би яг 5 удаа би өөрөө чи хэлсэн бичлээ. Тэний машин орж ирсэн цагаас хойш би эргэн тойрны улсуудыг стрессүүлээ. Тэрнээс хойш би өөрөө стресс нэг ярьсан юм дахин дочиг давтаж яриад ах юм. Ингээд стресстүүлчихэд байгаа юм да. Би харин хэлдэж шүү дээ. Багшаа. Цаашаа та би чи имчилгээтэй байна шүү дээ. Яг гэдэг юм бэ? Үүднэрэг улсуудаа бүгдийг нь олчрлуулаад байж л да. Би яг хэлдэж шүү. Би эргэн тойрныхоо улсуудыг стрессүүлээ. Тэрнээс хойш би өөрөө стресстэй байгаа байхгүй та. Ойлгож байна та намайг? Стресстэй юм уу? Тэгээ би стресс ороод байгаа байхгүй юу? Тэгээ би эргэн тойрныхоо улсуудыг стрессүүд тэрнээс хойш би өөрөө стресстэй дээ. Та яах вэ? Би яах вэ? За таанашаа суу тэгвэл. За, би тэмдэглэж авъя таны. Юунаас болоод байгаа ш тийм ээ? Тий. За. Яасан гэдэг эхнээс нь хэлээрэй. Би ингээд эргэн тойр юу вэ? За, уучлаарай. Яг л уу. Аашаа өгш би нэг ийм айгүй хэцүү асуудалд орчоод байна. Би сая орж ирэл тантай нэг 5 хүн өгс ойлгоход таныг ингээ уурдуулаад стресстүүлээд. Тэр үүднэр госоод чимээг байлах. Энийг одоо яах вэ? Таашаа хэтрэ багш жаах. За. Та тэгэхээр их нэлээд хүнд стресс дарсан юм биш үү? Харин тийм ээ. Та сая хүртэл намайг ингээд бас стресс даруулан алдлаа шүү дээ. Тий. Би яалт ч багшийн уучраас стрессцэнгүү дээ. Тэгэхээр та ерөөсөө ингэ заяа. Ерөөсөө хүмүүстэй юу ч битгий яг. Би юу? Тий. Та зүгээр чимээгүй л байж. Тэгэх юм бол та эргэн тойрныхоо улсуудыг стресстүүлэхгүй өөрөө тэрэндээ болж тэрнээсээ стресстгүүд амрах. Танд боо л байж мэдээ. За. Тэгэх юм бол танд бас амар шүү дээ тийм биз? За, бүртгэл явнаа. Агнэр регистрийнхаа дугаарыг хэлдэ. Агнэр регистрийн дугаар. Батаа бас их доктор юм аа. Гэрээ хаяг. Гэрийн хаяг. Агнэр регистр. Ажлын байр. Хаана ажилдгүй ямар жижигшаа дугаартай. Ингээд таг дуугаа суусан ч гэсэн стресстүүлчихэд байгаа юм да. Чирээс гар. Та угаасаа имжиж чадахгүй мөн. Чамайг имжлэхгүй. Угаасаа чам шиг ийм имж байдагчгүй. За яа. Би стресс тайлах үед багш аашаа багш. Танах шиг ийм төвч байдгүй юм мэдөө. Чи гар. Чи чадахгүй чам шиг ийм имж байхгүй. За яа. Шинэ оноо сахаа өгтөрэй. Баяртай. Стресстэй тэгээд явж заа. Чи угаасаа имжиж чадахгүй за яа. Яа. Зүгээр өгшөө. Яаж юм өгшөө? За энэ ч баг дооцрыг ажиллаа хийжээс баг дээрч юм аа. Өвчлө балаа энэ стресс тарсан улсад их хэрдэг юм байна шүү дээ. Үүдэн дээрээс дахиад өчнөө хүмүүс байна шүү дээ. Үүдэн дээр дахиад хүмүүс зөндөө байна. Тийм үү. Бүр бас нэг стресс тайлах дуу бол зөв бизнес юм да тий. Тань тийм юм шиг. Хайшиг.
자, 스트레스가 болчихлоо. Бараг үнийг оруулаа. За. За таа. Сэмэнэ. За та татамэрлээ. Булаачлаа. Булаачлаа надаас. Булаачлаа. А? Надаас булаачлаа. Ямар зүүн байна. Ямар зүүн байна. За, та тавьшир. Юу булаасан гэж? Цас охин. Цас охин булаалгацсан. Миний цас охины булаачлаа. Та харин яаж бас өөрх юм бас стресс тайлах түүийг бас олоод иржээ. Хэд булаалгацсан цас охин? Монгол өвлийн өгөнд. Монгол өвлийн өгөн миний цас охины булаачлаа. Ямар зүүн байна нэр. Танай энэ Монгол өвлийн өгнөр ямар нэрээ ямар ч тийм одоо юуг мэрч одоо нэг тийм боловсралгүй одоо нэг тийм одоо бүр үзэг ядмаар. Тийм ээ. За өөр танд стресстэй юу надад сайхан сэтгэлсэндээ хуваалцаад сайхан ярилц болгүй яг би таныг стрессээс ангижруулна. Энэ 12 сар гарахаар л би одоо ингэ нэг цаанаас ингэ дургу үрээд байгаа. Би энэ олон байгууллагууд дундуур явж энэ танаа монголчуудад шинэ жил шинэ ном авч ирдэг байхгүй юу? За. Арай л байна. Энэ монголчуудын шинэ жил хийж байгаа арга барил нэр үнэхээр муухай байна. За. Өчтөр би нэг шинэ жил дээр орлоо. За. Бүхэл бүтэн 4-5 цаг хоосон суулгачих байхгүй юу? Ананаста дахиад идья. Үгүй яах вэ нэг өвлийн өгөндөө зүгээр нэг энэ цаантаа да. Хоол өгч болно одоо. Өгөхгүй. Манай байгууллага 130 хүнтэй. Яг тоогоороо байгаа гэдэг юм чи. Юу гурэ те? Гурэ. Үнэхээр гурэ. Тэр гайгүй заа юу. За. Уржиг дээр би шинэ жил дээр очлоо. За. 8 хүүхдэд бэлэг өгч байгаа байхгүй юу? За. 2 дутуу гэд намайг хулгаалсан гэвэл яг уу. За арайч Санта Клаусыг хулгаад хардж байгаа юм уу? Санта Клаусыг хулгаад хардвал яг байраа. Таац юм. Би юу гэж авах юм бэ? Би аваагүй би бэлэг өгдөг хүн байна Санта байна гэхэд хулгаач минийгээ солиороо дэвэл яг уу. 2 бэлэг найцсан. Засагтууд чавцсан юм уу? Аваагүй. Цаанаасаа 6 бисэн. Өөртөө буруу толчод байхгүй юу? За давшир. Яац? Зохиолцсон. Хинт нэг байгууллагын захиралд. Яасан гэж хоцорч ирлээ гэдэг. Намайг 7 цагт бэлэн байхгүй юу? За. Гэтэл би яахтэй энэ төгжрөл мөгжрлээс болж байгаа жохоо хоцроод очсон юм аа. 7 хосоод жохоо хоцроод уу? Тийм. Жохоо хоцрохын үед бол хоцорсон. За. Хэдэн минут хоцорсон юм? Ерөнхийдөө минут нь 30. Цаг нь болохоор 4 цаг. 10 дaqqichгээ явагдчихсан юм. 7-оос гэж яхад 10:30 дүү. Тий. Төгжрлээс болоод. Тэгэхээр чи аргагүй штэ. Тэр шинэ жил баг тарцсан байгаа хүмүүс согтцсон байна уу? Ерөнхийдөө бас тийм тарцсан байлээ. Захирал нь бас нэлээд согтуу. Санта ирлээ гэд би бас баярлаа орсон чинь шууд зодчихж байгаа байхгүй. Тэгээ тооцоо моцоо авсан уу? Би харин мөнгө авъя гэж далжихын чагаад өөрөө зодуулчихгүй. Гой тавьсан биш. Гэхдээ энэ яг миний бороо энэ миний бороо. Харин тийм та нар чинь бас энэ шинжлэлээр очихдаа дандаа хоцорч очдөг гэсэн шүү дээ. Бас тийм юм сонсогдоод байгаа байхгүй юу? Төгжрэл биш тий. Төгжрлээс болж л одоо ингэж байгаа байхгүй юу? Энэ яг миний бороо. Нөгөөдөл нь бол тэнэг шүү. Харин тийм ерөнхийдөө бол тийм. Одоо охингоо одоо та тэгээд засаа охингоо болцсон байгаа юм шиг тий. Намайг одоо тэр халтуур булааж байна. Ажил булааж байна. Миний бүх ажлуудыг энэ Монгол өвлийн өгнөр булаагаад очиж. Та одоо хэзээ буцах вэ? Одоо ерөнхийдөө буцмаар л байна. Крисмас руугаа явчмаар л байна. Дан зардал байхгүй болчиход. Одоо өнөөдөр нэг шинэ жил байгаа. Маргааш нөгөөдөр гэдэг 3-4 шинэ жилээс болно. Охинтой олчвол болно. Авчмаар л үүдэг. Зардлын мөнгө л хэрэг болоод байгаа л да. Тийм үү. Тэгвэл таны стресс тайлагдах уу? За та олон тайлбарлах стресс юу? Аргагүй. Уул нь та нар чи эзэж стресс түүшин садаг гадаадны өвгцүүл чинь. Яаж ч манай Монголд ирэхээр ингэж стрессч дээ. Харьцаанаас харьцаа үүснэ гэж ерөөсөө би амар гоё сэтгэлтэй ийм гоё кайфтай онсноос бууж байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө буугаал
пассвортаа гэдэг хэлж байгаа. Ерөөсөө л харьцаанаас харьцаа. Тийм ээ тий. За би одоох. Танд би нэг 2 цасан охин олж өгөө зөө. Гэтэ арайч бас цасан охин биш ээ. Ерөнхийдөө харахад цасан охин тэрхүү. За ямар гоё юм бэ. Хай. Энэ хоёр яах вэ? Дооцно агшаа. Охин гэж энэ хоёр банд юм биш үү? Хөвгүн. Одоо юу? Цасан банд нэ. Засан банд юм. Тэр өөрийгөө их агшаа. За тэг хийдэг юм та нэг хард энэ хоёрыг бас хийдэг хөрлөнтэй. Стресс байсан. Стрессээр байгаа. Стресс чигээр үлдсэн. Стрессийг үргээ. Өч юу яага болохгүй гэж харин тий? Санта өн цасан хөвгүүдэн аваад бол Өч тэгтээ стресс гэдэг шинэ жилээр сольж ил та төхөө. Тий. За баярлалаа. Өнөөдөр нэг гараатай шүү. Манайхаа. За. За та хоёр тэгвэл өгнийг дагаа яв. За. Ойлголоо. Юу одоо ингэ шууд аваа явууч. За маш их баярлалаа тий. За та тэгээд Маш их баярлалаа. яг нэг зардлынх нь автобус таксиных нь мөнгө Гэхгүй яах юм бэ? Тэгэхгүй. За баярлалаа. За явцгаая. Хөх манай стресс тайлах өөр чинь өвөө хүртэл үйлчлүүлж штэ. За. Орчхон. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Яна. Энэ стресс тайлах төв мөн үү? Мөн байна. Манай стресс тайлах төвөөр үйлчлүүлж байгаа. Танд баярлалаа. Баярлалаа. Та чи ямар гоё стресстэй юм бэ? Магадгүй хүн болгон тань шиг ингэж стресстэй бол өстой гоё юм байна. Танаас стресс биш, танаас гэрэл гээгээ засарч бод бүсгүй юм. Баярлалаа. Та яагаад энийг гэдэг вэ? Яах вэ зүгээр л. Сая инээс нэ? Гоо сая ханиалгасан. Сая ханиалгасан юм. Тий. Сая санаас нь. Гоо сая л инээсээ. Таны инээж байгаа ханиаж байгаа хоёр чи ямар адилхан юм? Харин тийм ээ. Яа, танаас бүр стресс биш, бүр танаас бүр гал туяа инээрийг илж бүх тийм аз жаргал гэрэлж Баярлалаа. суугаач. За. Манайх чинь стресс тайлах төв шүү дээ. Та арай андуураад өөр юм аз жаргалын өргөө гэрлөө орж ирэх чад андуураад ороод ирсэн биш үсттэй. Гөө би стрессээ тайлахаар ирсэн. Та нэр стресст орсон гэж юу? Тийм би бол стрессцэн байгаа. За. Танаас одоо юм асуумаар байна л да. Одоо Багшаа. Битгаар одоо нэг стресс тайлаа үзчих идэх үү? Багш стресстэй тайлж байгаа. Тэгээ багшаа. Энэ бүхний стрессийг битгаар тайлаа үзчих идэх үү багшаа? Би энэ хүний стрессийг би тайлж байна. Тань бод гар. Яг тэ. Гучтай багшаа. Таяа. Зайс. Аудод битүү очиж дуудахаар орж өгдөө. Би найстай. Бага. зүгээр. Би жоохон бас стрессчлээ. Зүгээр тайвшир. За би танаас нэг юм асуух гэсэн юм аа. Стрессийг яг яаж тайлах вэ? Гэхдээ яг хөө стресс гэдэг маань өөрөө бол энэ уур бүхэлдлийг хэлдэг байхгүй юу? Хүн хитрхи их уурлаад ирэхээр өөрөө стресс тарж хэлдэг. Тэрийг хүмүүс мэддэг байхгүй юу? Тий. Тэгээд энэ стресс яг хөө стрессийг тайлах олон арга байдаг л да. Тий, уул хаданд авирч болно, хөгжим сонсч болно, дуу уус сонсч. Танад гэдгээ түүцэр байж ахгүй. Би танд нэг тайлбарлах гэдэг шүү дээ. Тий. Тэгэхээр хүмүүс стресс орж байгаагаа анх мэдтгүү. Тэгээд нэг явсаар байгаа нэг мэдтгэл одоо өөрийгөө ч мэдэхгүй хүн стресс орцсон байж байгаа байхгүй юу? Та наад байж л да. Таныг ингэж гэдэг гадар чи ингэж өөрийнхөө ярьж байгаа би ингэж ойлгохгүй шүү дээ. Ингэж хад дотор цуурайтаад байгаа юм шиг санагдаад байна шүү дээ. Гэдгээ бойл гээд ахт нь би гэдэг юм шүү дээ. Харин тий тэгээд байгаа байхгүй юу? Гэхдээ та бас одоо тэгээд байна. Уучлаарай. Оо яана. Харин та одоо ингэж хүн стресст орсон байгаа байхгүй юу? Тийм биз дээ тий. Тэгэхээр та намайг аягүй сайн сонсох хэрэгтэй тий. Ахлаа гэж. Яна уучлаарай. За ер нь бол би ингэж байгаа маа багшаа. Одоо би ийм орчин тойрны эд тогшлыг нэршлээс ингэж стрессдэг. Нэршлээс стресс. Тийм, үнэхээр их стресс чинь. Одоо жишээ нь гэхэд би энэ ширээг Ингээд давхар ямар байна? Оо яна би саяг ингэсэн үү? Та саяг ингэсэн шүү дээ тий. Яна уучлаарай. Тэр стресс гэж бусдад бас халдварладаг. Бусаддан одоо стрессдүүлж тийм ээ тэгээд яг тийм дагалчиг ингэж халдварладаг байхгүй юу? Халдварлахаар та намайг
Хоёлаа стресстэй шүү. За таны стресстэй эргээд орё л да. Та нэршлээс стресстэй гэдгийг үсэг үү? Одоо жишээ нь хэд би энэ ширээг бол ширээ гимэргүй байгаа байхгүй юу? За. Би энийг ловон гимээр байна. Чүрэ? Ловон гимээр байна. Ширээгүү? Тийм. Энийг ингээ ширээ гэж хэлэхэд би үнэхээр их стресстэй. Би энийг ловон л гэж хэлмээр байна. Тэрнээс болж стресстэй байгаа юм. За хоёроо ойрхон байгаарай. Хоёроо үүдэнд ойрхон байгаарай хоёроо. Та чи энтэй яриад байгаа юм бэ? Хэнийг дуудаад байгаа юм? Ер нь байдлыг үтгээд шүү хоёроо. Жишээ нь хэд би энэ сууж байгаа буудан гимээргүй байна. Энийг байцаа гимээр байна. Одоо тэгээд танийхаар одоо тэгээд энэ ямар гоё зөөлхөн их эвтэйхэн байцаа байл гэх юм. Энэ бол ягаан байцаа. Үнэхээр гоё зөөлөн ягаан байцаа. Одоо танийхаар тэгээд энэ ширээг нааш нь ойртуулж ихэд энэ луунг жоохон нааш нь ойртуулж. Тий, энэ луун гэх ямар гоё юм бэ? Миний стресс тайлагдаж байна. Чин хитэ хүмүүс өглөө босоод ямар гоё нартай өдөр вэ гэж тэгдэг штэ. Би үнэхээр их стрессдэг. Би нарыг нар гэж харахгүй байна. За. Би цөөвөн гэмээр. Нарыг уу? Тийм ээ, би цөөвөн гэж хэлмээр байна. Одоо тэгээд танийхаар одоо өглөө босонгуудад өнөөдөр чи ямар гоё цувинтай өдөр вэ гэдэг үү? Тэгин. Ямар халуун өдөр вэ гэх одоо ямар халуун цувинтай өдөр вэ гэх үү? Яг тэгж хэлнэ ямар гоё юм бэ? Лайк. Бас лайк өгч чинь. Одоо ингэж хэлбэл таны стресс ангижрах уу? Үнэхээр ангижрна. Үнэхээр сайхан байна. Тэгэхээр манай байгууллагын өрөө бол өвчтнүүдийн талд байдаг байхгүй юу? Өвчтөн бол хаана? Тийм учраас таны талд орно тий. Байцаагаа юу нөө? Гоё юм, үнэхээр Та гоё. өрөөндөө ямар өнгийн байцаа тавихыг дуртай вэ? Би улаан өнгийн байцаа тавихыг дуртай. Харин тийм ээ, ямар ч гоё өвчтэй юм бэ та ч бод. Харин тийм өнөөдрөөс эхлээд энийг энэ хувцс гэхгүй. Өнөөдрөөс эхэлж энийг чангаанз гэнэ. Гү. Ха? Гү. Юу гүүж? Наадах чинь чангаанз гэхгүй. Хувцсыг уу? Хувцаараа л байсан. Бүгдийг солио л доо. Гү. Хувцаараа л байсан дээр. Та ч одоо ямар олон хайштай бэ? Би өөрөөр л баймаар байна. Би хүмүүс шиг баймаар байна. Би өөрөөр өөрчлөх юмыг өөрөө л өөрчилнө. Гэхдээ ямарыг нь өөрчлөөд ямар нь өөрсөхгүй гэдэг юм бэ та? Би дуртай юм л өөрчлөн штэ. Хувцаараа л байсан дээр. За ер нь ойрхон байгаарай да хоёроо. Тий. Наад чинь бол чангаанз биш шүү, хувц. Одоо таны нам малгаач нэ. Аха. Тарвас. Одоо би тарвас толгой дээр тавьсан гэж байна уу? Тарвас. Ястокой тарвас. За танихаар болъё доо. Би Монгол үгсийн санг өөрчлөё. За тэгдэг. Таны стресс тайлагдаж байна уу? Үнэхээр их тайлагдаж байна. Таны стресс тайлагдаж байгаа бол манай байгууллагын одоо гол зорилго нь биелээ гэсэн үг тийм ээ. Одоо жишээ нь хэд би энэ чоко баяг гимэргүй байгаа байхгүй юу? Би нэг хаалц гимэр байна. За ер нь нааш ороод ирээ хоёроо шавнараа. Ороод. Манай хоёр хонь ороод ирлээ. Энэ хоёр хонь гэхгүй энэ хоёрыг хин гэхгүй? Хан гэхгүй. Юу гэхгүй? Үнэ. За миний хоёр үнэ энэ хүнийг гаргаад өгөөрэй тий. Ямар хөөрхөн үнэнүүд вэ? Наад хоёр үнийг аваад. Миний үнэнүүд. Байж. Алло би бас танд бэлэг өгье. Ой, за. Та одоо бити стресс заяа. Сайхан 50 байна. Танихаар одоо нэрлж болно. Би танд энэ гоо сайхны бүтээгдэхүүн бэлэг болгож өгье. Ой, ямар Чи одоо сайхан ухтаараа. Би энийг эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн гимэргүй байна. За бас юу гэж нэрлэмээр вэ? Би энийг хүнсний бүтээгдэхүүн гимээр байна. За. Та өөрөөр нэр юу гэж нэрлэмээр вэ? Заяа. За. Баяртай. Чи одоо сайхан ухтаараа. Өмбөө баяртай. Сабан. Осоо. Тасаа. Стресс талхуутай. Тий. Тав. Та чи ямар аль юм нуу аль энэ юу ялаа алж байгаа тэр чигээр гараад ирсэн юм уу та чинь суугач та. Тэгэхээр ийм байна. Тав яраарай. Манайх бол стресс тайлахтай та чинь бүр их стресстэй байж. Айгу стресстэй. За юунаас болж стресстэй? Ер нь ажлаас болж юм л да. За яг стрессүүд олон төрлөө ажлын стресс, гэрийн стресс, замын стресс, тийм ээ? Одоо бизнесийн стресс, одоо төрөл бүрийн стресс, таны стрессүүд ажлын стресс. Ажил, цэвэр ажил. За. Би ажлаа хиймээр байна. Сайхан би энэ ажлыг хийхэд бол би зөндөө их цаг заваад зориулсан. Би сурч боловсруулсан. Би ажлаа өөрийнхөө хиймээр байна. Хийхгүй байна. Хэн? Дарга нар. Та чинь ажлын байрны стресст их гүн орсон хүн байж шүү дээ тийм ээ. Даргатай стресстэй тань уу? Стресс аргагүй. Сүүлийн үед ч одоо дарга нарын дарамт гэдэг стресс их байна шүү дээ. би ингээд дотор буглаад байгаа юм хэлмээр байна. Тэгэлгүй явах уу тий? Хэлүүлэхгүй байна. Ойлгохгүй байна. Даргатайгаа ярилцмаар байдаг. Ярилцмаар болдог бол. Марк шанаа өгмөр. За тайвшир. Тэгэлгүй явах. Манайх бол та яг зөв газараа ирсэн байна. Манайх чи хүний стрессийг тайлдаг. Та ингээд хэтэрхий стресс гэмэл эрен тойрныхоо улсуудад нөлөөлдөг байхгүй юу? Тэгэхээр таны гар утсан дээр ч юм уу танаа даргын зураг байгаа юу? Байлгүй. Тэгээ утсан дээр байгаа шүү дээ. Сайн гаргаад ир.
Даргын зураг уу? Алий? Энэ нөхөр. Ширүүн царайт нөхөр багч нүэ. Хөөе. Хүн ажил хийхгүй. Шавнараа. Энэ зургийг яваа сайхан угаад ир. Хурдлаарай. Одоо та дарагтайгаа сайхан ярилцмаар байна гэсэн. Ярилцмаар байна. Хэл хүүгээ хэлмээр байна гэсэн. Хэлмээр байна. Зодмоор байна гэсэн тийм ээ? Ядгийн энэ хүний хувьд бас хатуу ширэн үг хэлээд шаадгийн. Шана. Утга зурсан чи ядгийн. Гол асуудлыг шийдчих байна. Таны бүх хүслийг биелүүлнэ гэвэл та итгэхгүй. Та мэдхгүй юм да. Одоо та нэг жоохон тайвшраад. Та ерөөсөө нэг л тайвшрахгүй л байна да. За ингээ та дарагтайгаа уулзмаар байна уу? Уулзмаар байна. Одоо яаж? Одоо. За. Энэ дарга мөн үү? За, та энэ хүнийг биш та яг даргыгаа байна гэж бодоод өөрийнхөө стрессийг гартал дотроо боддог, сандаг, хэлье гэж бодсон бүх зүйлээ одоо бүгдийг хэлээд ав. Шинэ оны босгон дээр Болох юм уу? Болдгоо яах юм бэ? Магадгүй та бүр итэг ширүүхэн хэдүүг хэлээд авсан ч болно аа. Үгүй чи ямар сонин содон арга байж болох юм бэ шүү. Тэгэлгүй таны стрессийг тайлж яваад одоо манай чи стресс тайлах дүр шүү дээ. Дарга гэхдээ байхгүй үстэй. Мэдхгүй те. Дарга чи энэ үштэй харин мөн шүү дээ дарга чи. Болох юм уу? Наач яг дарга ч нэ гэж бодчих. Ой. Би ажлаа хиймээр байна. Ажлаа зүгээр би өөрийнхөө хиймээр байна. Өөрөө те энэ салбарыг мэдэхгүй байна. Тэгвэл мэддэг нь хиймээр байна. Зүгээр миний ажлыг 50 хийлгчдэг үү? Ой. Их гоё болчих. Зүгээр байна. Энд чи муу гоё юм энэ ондоо үлдээ чи тийм ээ. Яг даргатайгаа энэ сайхан хоорондоо ярилцаад ойлголцчих. Яг ой нөхөр минь ээ. Найзаа. Ой залуу. Би тийм ээ ажлаа хиймээр байна. Миний ажлыг зүгээр хийлгэж. Би энэ салбарыг чинь олон жил сурч судалдаж боловсрож ирсэн хүн. Драад хамаагүй нөхрөөс гадраас нэг дарах гэж ирээ. Миний ажил хийхгүй. Энэ ажлыг хоош татмааргүй байна. Ой, сонсолтой. Манай үйлчлүүлэгч өөртөө чи яриад байна. Сонсооч. Миний үйлчлүүлэгч өөртөө чи юм яриад байгаа доош. Дүдэн нэг оргод хараад их хоош. Хүний үг сонсооч. Энэ хүнийхээ үүднээс жоох юм ярил яаж гэнэ хөө? Болж гэнэ. Яг хөө зүгээр бас миний бурууч байж магадгүй зүгээр бодсон сансан зүйлээ тантай ингээд нээлттэй ярьж чадгаагүй тэрнээсээ болоод стресссэн ч байж болно. Одоо яриад сайхан ойлголцчих л та тийм ээ? Болж гэнэ үү? Хой. Зүгээр сайхан 90 хүн шиг. Ой. Энэ чи ер нь их зүгээр арга биш шүү. Бас байгууллагуудад ийм зүйл байж болох юм байна. Хин нэг одоо ярилцж ойлголцож чадахгүй байгаа нэгнийхээ зургийг тавиад хоорондоо ингээ ярилцж болох юм байна. За, яаж вэ тэгээд хөө? Ажлаа сайхан хиймээр байна. Хоёулаа сайхан ойлголцмоор байна. Гаргаараа авч ичмаар байна. Миний ажлыг зүгээр хийлгэж. Окей, ойлсон уу? Ойлсон. Очлоо. Хард шүү. Гоё шүү. Очлаарай. Бас нэг ярих зүйл байна. За. Хэлэх зүйл байна. Та сонсох уу? Сонсъё. Таны стресс багч гэсэн нэмгэрч байна. Тайлгч юм. Зүйтэй. Сонсъё. Таны стрессийг би сонсъё. Окей. За. Энэ ийм байна л да. Өнөөдөр манай Монгол тийм ээ? 20 гайхалтай он. Энэ оны салхийг хагаж 1-р сарын 17-ноос 23-ны хүртэл 7 хоног галзуу хот шоу драм ахин тайзан амилж Монголын утга уян Франц инээдэр таны оюун санаанд нэгийг сэлнэ. Та мөрөөдлөн зориг тань биелэх болдгоо мөрөөдлийн театр үзүүлж байна. Галзуу хот шоу драмаар уулзцгаая. Тэг маань хамтдаа. Энэ бол шүү дээ. Манай нэг юм стресс талих төв юм маань энэ ганцаарчлсан өрөө гэж байдаг аахгүй юу? Та тэгэхээр энэ өрөөнд одоо 50 тийм ээ. Дотор оос юу бодогдож байна? Юу хэлмээр чөлөөтэй сайхан ярьж болно. Та өтөрийг хинт сонсохгүй. Дотор яг юу бухимдаад байна те? Тэрийг энэ өрөөнд ярьж болно. Ярьж болох уу? Болдгоо яах вэ? Чөлөөтэй. Тэгэх юм бол таны бас наа дотор нэг бугнаад байгаа юм чи гээд гарчин. Аа. Ганцаарчлсан өрөө шүү.
Би ирээд суухгүй. Би суухгүй. Би суумааргүй те. Яа, та нэлээ стресстэй би суулаа шүү дээ. Би тэгтээ ер нь те. Тийм одоо хамаа намаагүй ярихгүй бас судалгаатай, суурьтай, тоо баримттай тийм юм ярина. Оо за. Жишээ нь Солонгос орны талаар. Сонсон би таныг. Солонгос орны талаар ярив. Солонгос байж гараа. Солонгос орны талаар. Би солонгосын газар зэрэг өгч. За энэ. Оо. Харж байгаа ярьж байна. За тийм. Би таныг сонсон. Нам сонсох. Та намайг сонсно Сонслохгүй яах вэ? сонсон. За тэгэхээр Солонгос орн газар нутгийнхаа хэмжээгээр манай өмнө говь аймагтай тэнцэх ийм л газар нутгтай. Оо жижиг. Punkt. Эдних байгалийн баялаг байхгүй. Оо за. Тэгтэл энэ жижигхэн газар нутаг дээр 50 сая гаруй хүн сайхан амьдарч болоод шүү дээ. Эдний эдийн засгийг LG, Samsung, Hyundai-гээд 3 хүн компани эдийн засгийг аваад ивчихсэн. Оо за. Хүн амынхан 3% л ядуу тооцогддог. Тэгтэл Солонгос руу манай Монголын 15,000 гаруй хүн ажил амьдралаа дээшлүүлж залгуулахаар явж байна. Хүүх 15,000 хүн явчих юм уу? Тий. Навшигч. Тэгээ 15,000 хүн явчих юм бол яагаад би газархны миний виз яагаад гарахгүй байгаа тэгээд. За тийм. Та хүртэл ингээ гадагшаа явах сонирхолтой болсон байгаа байхгүй юу та? Харин явмаар. Тэнд манай монголчууд хамгийн хүнд ажлыг хийж хамгийн бага цалин авч байна. Хөдөлмөрөө мүлжүүлж байна. Энэ хэний буруу вэ? Стамга. Энэ хэний буруу вэ? Солонгосын элчигийн виз гарахгүй байгаа тэднэрээ л буруу л да. Яагаад? Яагаад юм бэ? Тэнд цалин өндөр биш. Та магдчихгүй юм. За, тэгтэл манай Монгол орн. За Монгол гоё. Миний Монгол. Одоо миний Монгол гэж уулын өндөр усан тонголог. Аа. Монгол. Тэгтэл манай Монгол орн газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийн 200 гаруй орны эхний 19-д орж байна. Байгалийн баялагтай 800 гаруй төрлийн ашигт малтгалтай. Оюун толгой 5 толгой шиг 9170 орд газрын хэлэгцтэй. Бид нар ашигт малтгалтай ашиглаагүй, ухаагүй ашиглаж байна. Тэгтэл нийт хүн амынхан 40% нин ядуу гэж байна. Энэ хэний буруу вэ? Яста миний буруу. Яагаад ийм байгаа? Би л ядаруулчлаа. Хараач дээ. Энэ том газар нутагт энэ их байгалийн баялагтай газар ерөөсө 3 сая 200 гаруй мянган хүн амьдарч байна. 66 сая гаруй тоо толгой малтай. Хаасаа дахин байхгүй. Тэгтэл малын гаралтай бүтээгдэхүүн сүү махныхаа үнийг хар. Тэнгэр тулчаад байна. Тийш. Аймаг болгонд гадны хөрөнгө оруулалттай анхны үйлдвэр баригдсан. Буянт малын маань арьс, шир, ноос, ноодуур, толгой шир, гүү жадгаар дүүрэн хаягдж байна. Энийг өөрсдөө боловсруулаад эдэлж хэрэгж болдгоо мó? Энэ хэний буруу вэ? Би цовдаад дуртай штэ. Яагаад энийг боловсруулж болохгүй байгаа юм бэ? Би цааш нь дамжуулъя. Дамжуулаарай. За. Биний чинь өөрсдөө хэрэглэхгүй болгүй тэр өмнөд судаа Африкгүй тэдэрлүүч хүмүүсийн тусламж бодгоод явуулж болдгоо мó? Болно. Их орны чинь нэр хүндэт хэрэгтэй тэгвэл Маргааш өглөө хөдөлгөөд хэдэн цовдоо арьс шир. Та тань. Осноо хаа. Удаагүй суу. Одоо бодё. суу. Улаанбаатар хот. Миний Улаанбаатар. Миний Улаанбаатар. Нишээсэн сар шиг Улаанбаатар миний. Миний Улаанбаатар. Гай. Анх 800 мянган хүн амьдрах төлөвлөгөөтэй байсан. Оо гой. Тэгтэл одоо сая 500 мянган хүн ажиллаж амьдарч байна. Яста одоо Ачаалаа дийлэхгүй утаа, уняар, стресс, төвчрлээр дүрсэн нэг иргэдийн суурин болж хувирчаад байна. Бид нар үр хүүхдээ сургууль цэцэрлэгт оруулахын төлөө үүрийн 5 жингээс үчийн бүрийн хүртэл оочирдож байна. Тэгэж болохгүй байна. Бүр сүулдэ суглаач сугалж байх шиг. Энэ хэний буруу вэ? та суглагаар хонжуур хожихгүй. Би ер нь ойчилж байгаа танаа хүүхдийг оруулж өгөх байхаа яах вэ? Та таймшрал да. Яагаад ингэж байгаа юм бэ? Ойлголоо. Уучлаарай. За. Ааха. Би залуу хүний хувьд эцэг өвгдийнхөө түүхийг сонсоод эх орондоо хайртай гэж цээжэд идмээр байвч инхри бяцхан үрс маань энэ хорвоод ирэхдээ орд дэрний хомсдлоос борж эмнэлгийн коридорт дуугаан хатааж байна. Энэ хэний буруу вэ? Миний буруу. Яагаад бид нар ингэж байгаа юм бэ? Эмнэлгийн дарга бид хоёрын буруу. Чааста. Залуучууд аав ээжийнхаа байдаг эдэн төгрөгийн шахуулж иж ихтэй сургууль төгсчөөд ажилд орё гэхээр ажлын туршлагагүйгээд албан газрууд нь хаалгаа барьчихна. Залхууралгүй, шантралгүй зүтгэж яж зарласан тендерийн ажлыг хийе гэхээр 10% нь авдаг албан бус хуультай болчиход байна. Хэний буруу вэ? Миний буруу. Чиний буруу биш. Өгж байгаа даач авч байгаа даач буруу байгаа. Улсын төсвийг
Сонгогдсон тойрогтой дахин сонгогдохын тулд 76 хувааж өрн таран хийх 4 жилийн бодлого биш. Улс их орон минь хөгжих урт холын бодлого бидэнд хэрэгтэй байна. Энэ хэний буруу вэ? Миний буруу. Чиний буруу биш. Гэхдээ би ирээдүгөө сайхнаар харахыг хичээдэг юм аа. Монгол хүн чинь сайхан амьдрах хувьтай юм баггүй юу? Монгол хүн гэдэг чинь уул шигээ хууж бодолтой. Ус шигээ тунгалаг сэтгэлтэй. Улсынхаа төлөө цоглох зүрхтэй. Удмынхаа ёсыг шүн шигэлэн дээдэлдэг хүнийг хэлдэг юм. Монгол эрх хүн гэж талан чонын тэнхээд талын хөх чонтой ташууран барай тулгдах зүрхтэй хүнийг хэлдэг юм. Монгол эмэгтэй хүн гэж хөх толготой гинжин хэлхээсийг хүүгээрээ гагнадаг хүний дээд хүнийг хэлдэг юм. Сайхан болно. Сайхан болно. Тавширч нү та. Энэ хоочлоо. Бисээ тэнд рүү баахан оролцсон. Очлоо. Ихтэй айгүй гоё болчихлоо. Таны стресс тайлгдаж байна. Тайлгдлаа. За болоо болоо. Сайхан боллоо. Ашгүй дээ. Сайхан боллоо. Сайхан ирээдүйд бидний хүлээж байгаа. Баярлалаа. Гоё. За, яста сайхан болчихлоо. Та бидний стресс дээр би таны стрессийг би өөр дээр авчлаа шүү. Баярлалаа, баярлалаа, баярлалаа. Та дашраар хүний толгой хагшааваа. Ямар амар стресстэй хүн орж ирвэ. Өш хоёроо. Хоёр шаваа хаачваа та хоёр хой. Тэр үнэхээр амар стресстэй хүн байна. Би тэгтээ энэ чи үнэн бодит юм яриад байгаа үстэй би. Үнэн үү? Миний буруу. Биш ээ. Чиний буруу биш. Дараагийн хоёрын буруу. Зүгээр хүн ерөөсөө л шүү дээ, мэддэг салбартаа чаддаг юм аа л хийх ёстой. Энэ бол иргэн бидний одоо эх орондоо одоо оруулж байгаа одоо том хувь нэмэр бол энэ шүү дээ. За баярлалаа. Гоё өчлөө. Сайхан болноо. Ирээдүйдээ ихтгэлтэй боллоо шүү харин. Баярлалаа. Гоё өчлөө, гоё өчлөө. Баярлалаа. Би итгэжээ. Миний Монгол хөгжлөө. Гоё. Баярлалаа. Яа! Цоглог болцоо гарч ирсэн багшаа. Та стрессийг нам тайлсан байж тагшаа. Гоё багшаа. Залаа. Хачти. Туудах чаад болчих. Итгэхөөсөө ихэдээ орж ирсэн дараатай хэлгүүгээ хэлээд стресс тайлгчлаа гэдэг овоо байснаа гинтгэл цагнад яаж итгэв. Яасан гэвэ ихнэртэй хаягдсан юм уу? Ихнэр нэг өмнө говийн хүнтэй суугаа явцсан гинүү? Манай ихнэр өмнө говийн хүнтэй суугаад алгавчтай одоо 5 толгоор очиж 5 толгойг дасдаг нь яа нэг юм мэдэхгүй. Тэгээд өөрөө нэг солонгосын визэнд орсон юм аа да. За. Тэгсэн чи одоо хам хүмүүсийн виз гарчаад миний виз гарсангүй. Хэний буруу байл? Миний буруу л гэлээ. Би ямар буруутай? Та буруугүй шлээ багшаа. Та юу гэж буруутай ах юм бэ? Мэдгүй тэгээ Улаанбаатар хотод хүмүүс багталцахгүй нэг юм уу? Мэдгүй би одоо тэрэнд буруутай. Би одоо 22-нд очиж тэр Улаанбаатар хотын хүн багтгаа байсан. Одоо нэмж хүн оруулахгүй гэж би одоо байж ах уу? Тэгсэн чи Улаанбаатар хотод дээр үед гоё байсан чи одоо олоолаа болчлоо. Бүгдийг зайлуул гинэ. Бигтээс та бас нэг хүүхэд нь яасан те төрхийн орондор биш коридор төлсөн гинү. Хээ хөрхи. Тэгж ш. Тэгээ хүүхдэд цэцэрлэгт оруулсан чи цэцэрлэг хүүхдийг аваагүй гинэ. Ойчрлоод бүр дийлэг өгч ш. Амар юм ярьсан. Тэгээ хамгийн сүүлд нь юу гэсэн бэ? Бид нар яста Чингисийн үрсад ташуураараа толгойг нь хаг цохин яан гинү. Ястаа бүтэхгүй ёо. Намайг яста загинчил гарлаа. Чингисийн үрсад яста ташуурaan барьж очоод 5 толгой өмнө говь нүүрсний уурхаа будаа болгоно яан ч гинөө мэдгүй удаад ортог яасан бай дүүдрэл мөгдрэл. Амар стресстэй орж ирлээ. Нэг юм руу зааж гад энийг хэн тэгсэн байл гэх. Би ч яста үгс өгөхгүй миний буруу л гэдээсэн. За тавьшир багшаа. Аашаа багшнаас та. Яста амар загнууллаа. Би. Гүнзгий юмсаа багш. Амитапа. Саяны. Наа чи хүмүүс ерөөсөө тэр чигээр стрессцсэн байна. Энэ шинэ жилиг стрессгүй угтмаар байна. Монголчуудыг одоо бүгдийг стрессээс ангижруулмаар байна. Тэгэхин тулд бид нэр чадахгүй ажлаа хийх ёстой биш юм байна. Хүн болгон хийдэг ажлаа хийнэ. Дугуй засварч аал сайн хий. Гутал засдаг хүн гутал засдаг ажлаа аал сайн хий. Тэр эмчийнхээ ажлыг багш нь багшийнхаа ажлыг л хий. Тэгвэл Монгол улс хөгжинэ.
Тэр улс төрчид нь улс төрийнхөө ажлыг л сайн хий. Тэгвэл Монгол улс тайван аз жаргалтайгаар шинэ оноо өгтөн. Тэгэхээр ерөөсөө бүтэхгүй ажилла болий. Зүгээр хэдүүлээ дугуй засвархах ажлыг л сайн хий заяа. Хэцүү юм байна. Ингэж стрессээр хагаад би өөрөө яг стресст орж дуусгаад. За 50. Гүцээ. За. За юмнууд ороо явт. Анган нага. За миний хоёр алтан хоёр шав болж гинэ үү? Хэмлээ дуусаа. Сайхан. Эцэл сайхан шүү дээ. За ба. Хэн машиныг харалтааш. За одоохоо бүгдээрээ цумраа зогсож одоохоо. Удахгүй. Яа, ямар гоё юм бэ? Өнөөдөр чарны яста шажигнуулж явах ч нөөш. 1 2 3 4 5 6 7 8 па. 10 гаруй машин очирч байж таа. За ингээ хурдгах шиг. За ингээд ер нь ахын бодлоо. За. Хүн гэдэг чинь байж таа. Чаддаг ажиллаа хийх ёстой юм байна. Яг харин Хэдүүд энэ ажиллаа сайн хий аа. Ер нь тэгээ явж хүн бөөрөн дээрээ ирдэг юм байна дөө. тэгээ Яасан бэ? Стресс тайлах төгснөө. За ингээд ажилдаа орноо. Өнөөдөр монголчууд маань бүгдээрээ гэр гэртээ сайхан шинэ оныхоо хоёрыг сайхан тэмдэглэх гэж нэлж байгаа бах та. ээд. За ингээд гарч байгаа ондоо бүх монголчууд маань аз жаргалтай амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. Ер нь энэ стресс гэдэг юм чинь хамгийн хэрэггүй зүйл юм байна. Бүгдээрээ стресстгүйгээр 2020 онд орцгоё. За удахгүй ажлын хэрэг шинэ оны мэд хүргье. Шинэ гарахад хэдэн цаг үлдлээ шүү. Харин тийм ээ. За үлдсэн ажлуудаа дуусгаад хурдгаш эрдгэж гэртээ харьцгаая. Тэгээ гитар хийцгээе. Хэдэн За машин ингээд цоглооч. за гарч байгаа шинэ ондоо монголчууд маань аз жаргалаа дүүрэн айл олгон инээдэр дүүрэн стрессгүй байхын тулд за Төлөө. ер нь тэгэд би нэг зүйлийг бодлоо ахна. За. Хүн гэдэг чинь байна шүү дээ. Өөрсдөө хийж чадах ажлыг л тултал хийх хэрэгтэй байна. Тэрийг Бага амьдралдаа л аз жаргалтай байх юм бол тэр чинь хамгийн сайхан зүйл шүү дээ тийм ээ. За ингээд стрессгүйгээр бүгдээрээ ажиллаа хийцгээх үү. тэгээ. Ажил тэгээ. Шинэ оны мэд. Шинэ оны минь дээ. Оо биш үлээ. Оо. За. За давтаа байрал. Одоохоо. Тэр чинь цуураад авчихгаа бүгдээрээ. Тэгмээ. Тийш.